Сайн байцгаана уу? Easy Cooking-ийн шинэ дугаар эхэлж байна. Би эхлэхдээ та нараас нэг юм асууя. Та нар пицца хийж чадах уу? Та нар өөрсдөө пицца хийж чадна гэж бодож байна уу? Мэдээч хэрэг та нар чадна. Яг гэвэл та нар энэ бичлэгийг үзэж байгаа болохоор энэ бичлэгийг үзэж дуусны дараа та нар бүгд пицца хийж чаддаг болно. За ингээд бичлэгээ дуусна үзээрэй. Мэдээч хэрэг бислэггүй пицца бол үнэхээр гурилгүй бууцтай адилхан. Дараагийн хэрэгтэй зүйл бол гурил. Гэхдээ бид бүхэн гурил зурхгүй. Бид нэр маш амархнаар дэлгүүрээс тортиллагын гурил авах нь. Энэ бол тортилла пицца. Энэ ногоонууд байж болно. Ямар ч төрлийн ногоонууд, чинжүү. Би бол чинжүүнүүд ингээд хийцэн. Мөөг хийж болно, олив хийж болно. Манад мах байхгүй болохоор би мах хийгээг байгаа. Махгүй ч гэсэн пицца гоё болдог. Энэ бол ногоотой чиз пицца гэж ойлгоход болно. Та нар гэхдээ хүссэн мах хийж болно. Дахианы мах, үхрийн мах. За одоо ингээд ногоонуудаа хэрчнэ. Бүх ногоонуудаа та нар мэдээж хэрэглэхгүй. Тэгэхээр ингээд талаар нь аваад бусдыг бас гэрийнх нь дараагийн хоол хийхэд нь үлдээх хэрэгтэй. Бүх ногоонуудаа жижиглээд бясалгаа яачна. Тортилан дээр томатны паста хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ гэр чинь томатны паста байхгүй бол барбекю саус хэрэглэж болно. Барбекю саус байхгүй бол кетчуп чиз болно. Юу та нар ер нь жоохон гэрийнхаа материалуудыг сайн хэрэглэх хэрэгтэй. Зүгээр хэрэггүй байхгүй зүйлсээ ганц удаа хийх юмд ингээ аваад авах хэрэг байхгүй. Тэгэл эхлээд чизнүүдээ хийчихэл тэгэл дараа нь ногоонуудаа махнуудаа хийгээд тэгэл энэ бичлэгийг үзэж байгаа юм шүү дээ, тий. Маш ойлгомжтойгоор би ингээ хийсэн байгаа. Галаа 170 дээр тавиад 10-аас 15 минут болно. Гэхдээ та нар духовк болгон өөр гэдгийг мэдж байгаа. Тэгээд өөрсдийнхоороо туршаад үзээрэй. Ер нь бол 10-аас 15 минутын дотор л дуусна. За тэгэл духовкноос гаргаад л идэндээ.